Нэгэн саятан нүглээ намжлахаар Христийн сүмдэржээ. За өмнө чи ямар нүгэл өгөлдвэ? Ламт минь би хэтэрхий харамж хүн л дээ. Харамж зам бол аимшигтай том нүгэл мөн гэж би судар заасан байд. Тэгэхээр өмнө чи сүмээс гарч явахдаа хамгийн түрүүнд таарсан хүндээ 50 ногоогоорой. Хамгийн түрүүнд таарсан хүндээ 50 ногоох гинэ? Тийм ээ. Чи яг эндээс л буйнаа өвдөж өглөх хэрэгтэй өмнө. Саятан ламын үгэнд ор сүмээс гарч явахдаа хэн таарах нэ гэдэл хараад явж. За тэгтэл би хаа гэж мориор ярил ташаа өндөр салтаа уужим царайг л усын дагин шиг миний онцод өндөр өсгийтэй гутлымсан нэгэн сайхан амтанд харчээ. Манайч төхөжчөө 50 ногооноос арваагаад маань болно үсттэй гэвэл нөгөө нь харин бэ 50 ногоон багтана 100 хэрэгтэй. Гүн сүмийн ламд нь 50 ногоон хангалттай л гэсэн штэ. Тэр чин байнгын үйлчлүүлэгч болохоор хөнгөлөлтөө үнээр үйлчлүүлдэг л байхгүй юу да. Ажилд орох ярилцлага. Цалин хэдэлээ? 500 мянгаас хэлнэ. Ер нь бол явандаа сайн явуулна. За тэгвэл би явандаа хүрээд ирье. Би өлсөд байна. Юм мэдэж байна гэдэг төсөөлөө. Нэмэр болохгүй байна. Нэмэр болж ийн төсөөлөлтөө чи.